За сайн байцгаана уу. Стар телевизийн намайг илгээ нэвтрүүлэгт оролцох чинь Нава Батэрдэн гэдэг энэ хүрэн баавга пэйжийн админ контент бүтээгч. Энэ манай найз Зол хоёр гэдэг энэ заврыг яаж. Япэла онжиг үсгэн байгуулагч. За гэртээ гэдэг. Гэхдээ одоо оюутан болоод бол маш олон төрлийн ажил хийж ирсэн шүү дээ. Ер нь одоо үйлчлэгчээс булаад юм ийсэн дээ. Үйлчлэгчээс анх ч нөгөө нэг бас жоох хүүхд болохоор ажилд авахгүй. Яалч нөгөө ажил төрөл хийж иж хүн чи амьдрна. Тэгээ юу үйлчлэгчээс авахуулаад тэгэл би ч жоохон өндөр өсөглөө хүүхд байсан болохоор хаа газар хамгаалагчаар авдаг байсан доо нэг. Хамгаалагч хийдэг байсан. Тэгээд зөөгчөөр ажиллахыг хүсдэг байсан. Бариман болохыг мөрөддөг байлаа. Чи яасан? Би чинь 8 дугаар ангид байхад тоосны үйлдэл хийжсэн юм шүү хамгийн анх. Тэр нь яагаад тэнд ажилласан гэдэг нь хятад тоосны үйлдвэр байсан. Хятад хоолны амар амттай гэдэг байсан. Тэгээд тэр тоосны үйлдвэрт хамгийн найзтайгаа ажиллаж ирсэн. Тэрнээс хойш юу юм болж байна? Тэгэл бас л нөгөө нэг нэр нэг жамаараа тэгээд том биетэй алгаад тэгэл хамгаалж харин дэгдэн дөө. За. Самана. Самана. Тэр нэг илгээлтээр явж байгаа. Аа за. Тэр өнөөдөр ажил гээд. За. Батэрдэн Сүхбат. Сүхбат. За. Манай салбар болохоор одоо 2023 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Солонгосын төргөн хоолны газар Mom's Touch гэдэг газар байгаа. Би орж иж байгаа хүн байна. За. Юу бүтээгдэхүүнүүд нь яа гэв? Манай болохоор одоо ингээд 10 нэр төрлийн бүргэр тэгээд нэмээд дахиа тэгээд нэмээд төмс гардаг. Тий. Яг зураг шиг. Зураг шиг. За нэг юу дахиад авчиг юм солиод би ажиллана шүү дээ. Тий. Манайх болохоор одоо хойно олон дэс галтгооны ажил хийж байгаа. Тэгээ урд кассан дээр ажиллана. Тэгээд ерөөхдөө манай байгууллага болохоор ингээд дутуугаа нөхөд ингээд хүн байхгүй ч гэсэн тэр үнийхээ хооронд ингээд ажиллаад би энийхээ дутууг нөхөд ингээд явдаг тийм онцлогтой байгаа. Хөрөх чадвартай. Тий, хөрөх чадвартай тийм салбар байгаа. Тэгээд манайгаа ч бүгд л угаасаа тийм байсан. Тэгээ бид нэр одоо яа нөө юунаас эхлэв яах вэ? Одоо өглөө салбар нээж байгаа юм чинь хоёроор нээлтнээсээ эхлүүлээд эхэлчихье гэж бодож байна. Тэгээд энэ болохоор хоёрын хувц байгаа. Тэгээд ажиллахтаа болохоор эхний хэлжиндээ ариун цэврийг хамгийн дээд хэмжээнд сахих хэрэгтэй. Тэгээд оёл чимэглэл ажлын хувцастай хамт. Тий. Зөөхгүй байх хэрэгтэй. За хоёр одоо ийш орж хуцаа солиод тэгээд ажилд орчих. За. Анх орж ирээд за энэ газрыг би яаж өдөртөн зохион байгуулах вэ гэж бодсон. За ямар ч байсан нэг ажлын хувцас өмсгий гэсэн. Тэгээд нэг галтгаараа ороод юм хийх юм шиг үлээ. Хоол хийх юм шиг үлээ. Юу дүүх зүү юм. Зөв. Тэг малгай нь яаж өмсөх? Доош ингэ дарах юм. Үгүй үсээ ингээ халахлаа. Галтгоонд байхад ингэж өмсөх юм. Үгүй ер нь яг ажлынхаа тур шүү дээ. Царайм. Энэ арт нь яа тийм Хүрхгүй нандаа. Артлууг нь хүрэх хэрэгтэй тэгээд хүрхгүй байх шиг. юм Торгоо зүүж ах. одоо яах вэ? Нөгөө дүүнэргээ чи гар үл үзүүл зарсаар гарна. Жирэмсэн ээжиж. За гурал ажилтаа байх уу? За нэг тэгээд хамгийн эхлээд ирээд заалныхаа ширээ сандлыг буулгаад за тэгээд гардаас нь галтаагаар гоордог байгаа. За хоёр ширээ сандлаа болгочих. за би бол зүгээр амар буулган дөө. Энэ ардаа хийж болохгүй унжаад лифт шиг унжаад тах. Хампо доош нь гарахгүй. Энийг хойдолт нь өнгөд нийлүүд уйчих юм байхгүй. Уяа маяг шиг. Юудэд хүрхгүй нү? За. Чүлж. За. Нэг хэдэн жил юм? 10 жил юм. Би ч ажлыг голж үзээгүй. Ер нь хэцүүгүй ажил гэж байдаггүй шүү дээ. Бүх хэцүүгээ дуудаад гэх юм бол бүх л ажил хэцүү. Юу гэх юм бол
амархан гээд хийх юм бол бүхэл ажил ер нь гоё санагддаг шүү дээ. За одоо ширээ сандаа болоод утсан бол галтаагаар гоо. За. Энэ яасан юм? Одоо юм харагдахгүй. Хаваач болно гэдэг шүү дээ. Ялаач хамаагүй аал гэдэг. Ямар ч шалтгаан за Зүг. Аашлаг босоо. За одоо ингэж манай галтууны хэсэг байна. За тэгээ галтуунд орж ирээд хамгийн түрүүнд ариун цэврээс ихээд гамын дунд гараа багс. Хоёр гараа багч. За энэ дугуй. Окей. Энэ гар нүрийн гарын сан. Тэгээд энэ Соо олж байгаа. За. За одоо гараа угаад дууссан бол дараагийн ижил хэмдэж үйлчлүүлэгт орж ирэхээс өмнө юм одоо ногоонуудаа бэлтэж тавих хэрэгтэй байна. За. За. Тэгээд одоо хоёр болохоор тон дээр хийчихнэ. За. За тэгээд мэдээж хүнсний зүйл бэлтэж байгаа учраас маск зүөх хэрэгтэй. За одоо ногоо бэлтэх заавар маань болохоор одоо яг энэ дээр ингээ харагдаж байна. Угааж цэвэрлээд ариутгаад хүүтэн усаар зайлаад сойгоод тэгээ гаргаж ирээд яг стандарт хэмжээний энэ дээр харагдаж байгаа стандарт хэмжээний дагуу бичих хэрэгтэй. Ногооныг авахгүй байсан даа. Ногооныг авахгүй байсан ч болно дөө. Усаа гамна шүү. За. Одоо Дахиад зэл. Дахиад ийм халдвар нэмэггүй штэ. тийм үү. Бүгдийг маш сайн байгаа. За одоо энэ саваа ингэж тавиад одоо яг ийшээ бэлэн болсон бэлтцээг тийшээ тавина гэсэн үг байхгүй юу? За. Тийм болохоор тэр яг энэ дээр харагдаж байгаа стандартын дагуу зузаан 2-3 мм. Тэгээд дунджаар ийм 5 см-ийн явтай. За диаметр. Диаметртэй одоо яагаад гэсэн. Тэгээд хамгийн түрүүнд болохоор юу хэсгээс нь холгоо хэсгээс нь ингээд одоо энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсгээс нь ингэж аваад энийг тусдан тавина. Тэгээ яг голын хэсгүүдийг яг энэ стандарт хэмжээний дагуу тэгээд юу байхгүй. Зөв. Зөв. Энийг авч юм. Одоо тэгээд хоёр тлэн авч юм. Тий, хоёр тлэн авах. Нэгөр нэг их юм. Идэж шүү. Энийг болохоор ашигладаг юм. Хайчдаг. Тийм. Тийм. Одоо ингэж ирэх юм. Үгүй. Одоо яг Саяныхаа мал өгвөл бас хэрэгтэй. яг 2-3 мм. Шогон байхгүй тэгээд хэцүү юм. Тэг Хотгон амар хорцоосонтэй гараа эсгэж байгаа юм шиг. Тэгээ жоохон зузаан гэрчсэн шүү. би ер нь бондор хэлчих үзээгүй л дээ. Анх удаа л хэлсэн. Би өөрөө нөгөө хотгон цоглоод за солиорч юм. Хотго ер нь эртээ байхад их дуртай. Эргүү утгыг ер нь үзэж чаддаг байхгүй. Тэгээ утга нь аягүй эртээ байсан бол аягүй урамтай хичээжлээ. Анх удаа хичээж үзсэн. Бараг помидор анх удаа харлаа гэж бодлоо гэж байна. Ер нь зүгээр ингээ хазаад идчихсэн нөхөөс анх удаа миний юу гэрчсэн ялгагдах болов аягүй муухай гэрчсэн тал. Бүгдийг нэрчнэ. Оо. Олцгоо бадар. Тэр нэг Дахиад жоохон нөгөө Аз. ийм чинь идчихсэн болохоос ч бас төвхтэй ажиж. Тийм ээ. Бас нэг хүн өөрхөн ингээ ард нь ингээл бэлдээ байж идэх байна шүү. Тэгээ сурцсан бол Тэнгүүд бид чинь тэнд суучаад яач хоол яач гэл. Хоёул юмноо заалгаж аваад гарангуудаа хөрөн багаас тоорч гээд нээцүү. За одоо яагаад энэ бэлтцээ болохоор ийшээ бэлтснүүдээр ийшээ хийгээд за Бидний ингээ бүрэн болсон. арай гэж бэлтлээ шүү. За ингээ өрн болсон бол одоо мэдээж дараагийн хүн бас энэ орчинд ажиллах болохоор сая хийсэнүүд өөрсдөө газ цэвэрлэх хэрэгтэй. Холгоос руу хаяглуудаа хаяад бас тэгэж тэ нэрэ. Гоо. тий. Арай илүү гарын дүүтэй тэгээд яг хэмжээнийхаа дагуу ирсэн. Тэгвэл. Бас
Нүр бид одоо яагаад ингэж юмж дуусчаад байнга цэвэрлээд байнгын стандартын дагуу яваад байгаа вэ гэхээр одоо бид хэд ч мэдээж олон ээлжний хүүхдүүд байгаа шүү дээ. Би одоо өнөөдөр ажиллаад маргааш ирэхгүй байлаа гэхэд би өнөөдөр ингэж хийх ёстой юм хийчихэд үлцэн юмнуудаа цэвэрлэхгүй учраас маргааш тэр хүнд ирээд мэдээж бас нэг төв жоохо тавгүй түн тодорхой. Тэгээд маргааштай юмаа цэвэрлэгээ явуулаа гэхэд ариун цэвэрлэлээс бас асуудалтай болохоор яг хийж дууссан бол доор нь цэвэрлээд ингээд бүгд яг өөр өөрсдийнхөө хариуцсан юмыг стандартын дагуу хийгээд явчих юм бол маргааш тэр хүнд нөгөө хүн ирэхэд бас дахиад яг өөрөө хэлж байгаа юм шиг тийм байх зэрэг бид эдийг тийм ээ тий. Яг стандартын дагуу Хүнд хутгаа. хүн түүг бодохгүй байх чинь дүүрээ. Тий, хүн цөг усгүй байх гэж юусаа. Айгу. Том. Энэ утга сайхан ирдэг юм. Энэ аяг тав угаагаар ирсэн андра утсан шүү дээ. Гэтэ яг цагаад болоод шүү дээ аяг тоотлоо. Манайх ерөнхийдөө бас өдөрт нэг 200-аас 300 захиалга гардаг. Тэгээд одоо бас нэг 10 жилийн хүүхдүүдийн хичээл нам амарсантай холбогдуулаад, оюутнууд хичээл амарсантай холбогдуулаад жоохон багассан байх. Гэхдээ ер нь нэг 150 захиалга гарчих واخа гэж байна. Юу За одоо ингэж дууссан бол сая наваага бэлтлээ шүү дээ. Одоо маха бэлтэх хэрэгтэй. Маха? Шарж бэлтэх хэрэгтэй. Ээ за. За тэгээд одоо шарах өрөөрөө болцгоо. Энд нэг хүн, тэнд нэг хүн тэгэл юудал дуусангууд нь газ нэг багийг цэвэрлээл. Тэгээ гарах хэрэгтэй байна. Хичээлээр хүний захиалгыг хийж чадахгүй юм шүү. Миний толгой дээр нөгөө юу байна? Байна. Энэ гэхдээ дарж уу? Дараагүй. Би бас Зүгээр байна. За. Газ ингээл юм бэлдээд дуусангууд араас нь нэг нь газ цэвэрлээл тэгэл явчих байхгүй. Айгу буруу ажиллаж байна. Энэ За одоо гурлаа маха шарнаа. Тэгээд хамгийн одоо яг бүргэнд авдаг олцнуудаас хамгийн чухал нэг мах. Тэгээд махыг хамгийн эрүүл, шин тэгээд эрүүл байх хэрэгтэй. Тийм болохоор манайх одоо бид нар харагчлагаа чинь тэрийг хөлдөөдгүү. Тэгээд Монгол оргио дахиагаараа бүргэрээ хийдэг байгаа. Оо за. Тий. Монгол дахиагаар идэв. Тий, Монгол дахиа. Тэгээ Охир болж ш тэ. Тий. Тэгээд манай Монгол болохоор ерөөсөө өглөө болгон шинээр ирдэг. За. Өглөөдөө хийж чадахгүй мэгэд бол ирээ өдөртөө ирдэг тий. За. Гоё юм. Тий. Монгол дахиа гэж болж шүү. За манай хоёрын үед болохоор юу яа? Гой шаг. За. Энэ чэнэс гоё аваад. Гоёа. Тий. Гоё нь одоо энэ талаа. Гоё за. Энэ талаа нэг уутыг аваад. За. Нэг уутыг аваад. Ийшээ. Онаа. За ийшээ яваад хамгийн ихний юу маань болохоор уутнаас нь задлаад тэр бат микс рүүгээ хийхээ. Биш юу? Тий. Энэ хэдэн гоё юу? Энэ тэр 10 гоё. За. Тэгтээ энэ оргио дахианыхан үзэх юм бол Захиалга гараад ирсэн. За. Тамаа мөнгөсөөр таараасаа захиалга. Уучлаарай ёо. Энэгээр яг. Тий, энэгээр ингээд нэг сайхан ихлээр хараад дурлаа. Энэ шар нь юу юм? Нөгөө арцгар юм уу? Энэ шар болохоор баттер микс. Тий. Гоё нөгөө гол хамтны юм шүү. Арцгар болоод Тий, шалжигнөр бол болоод. Юу? Доосоо юу? Хоолтой жаах гэж байна. хоолндоо юу? Тийм. Хоолндоо цайны цаг үлдээ. Тий. Тэгэхээр дуусаад ачаал жоохон болсоо. Тэгэхээр хоолндоо орчоо дараа нь юм хийж. Хүмүүс нь уурдсан шүү дээ. Тэгээ манай тампуурдын боос дээ. Хаагаад яачих та. Хальт хаагаад яачих та тэгээ. Уяа тавиад 7 минут боллоо. Сүүлийн 3 минут ихэд тэнд хүмүүс талхаа тавиад, төмсөө тавиад, сет гэхэд бэлэн болох хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор тэрийг юу хийчихсэн. За одоо бац. Тийм. Одоо хэдэн минут чарах вэ? Уяа. 11 минут. Үгүй дээ дахиад нэг сая 10 минут чар. 20 секунд чар. Одоо яриад. Асаа 20 секунд. Ер нь нийт 11 минут. Үгүй. Тэр гоёны паригээд 3 дээр байгаагаар харахаар 7 минут юм уу? За эхлээд шарахаас өмнө юугаа аваад сетийг аваад тасандаа хийчих. Тасандаа. Тийм. Хийчих. Хий даашгаа хийчихгүй.
Аашгаа. За. За зөв. Уучлаарай. За. Энэ халтсан байгаа юу? Тэр байгаа. 173 цэсийн температур хандсан. За эхлээд яачих. Дахиад болно нэг ер нь гадаргуугийн бүрлэнд сайхан ягаад Ороо 5-5-аар наа. тий ороогоо Гүйдээ одоо яана вэ? зөв. Ой. Зөв. За зүгээр гоо. Зөв. За дараагийн хоёр дахиад дахиад сэгсээд. Бист. Асарч. Гэхдээ хийж чинь. Анх удаа хийж шууд амар төгс ийн гэж юу вэ те? Зохион батлаа. За. За ингээд яатсан бол бэлгийг гурлан дотроо хийж үлдээгээд хоёр болохоор хоёулаа болохоор таашааднаа бэлгийг хандчих. За. За тэгээд энэ 7 минут хугацаа хугацаагаа хамгийн сайн санах хэрэгтэй. Энийг хараад авчих юм. Үгүй ингээд дараад зөв. За. Сандарсан нөгөө. Тэгээд тосонд нь хийгээд нэг 7 минутын дээр нь тавьчихдаг. Тэгээд нөгөөт нь 7 минутын дээр 170 градусын халуунд халаад нөгөө дахиад түлэгдээд хатуу болчихоо гэж амар айсан. Тэгсэн чинь зүгээрсэн л да. Би юу шаралтан дээр явах юм бол өстой зүгээр дурчнуулах юм. Газ ингээд сагсрал зүгээр өгөөл явчих. Тий. Шарах дээр ингээд одоо жижиг сэжиг бэлэн өмсөх төрөөс айгаа удаад тэгээд одоо ачаал ихтэй үед ингэвэл өстой алгад нь шүү дээ орд кассан дээр байгаа юм. Тийм болохоор бүгд л яг хамгийн хурднараа Хүн нөгөө хүний хийж байгаа юмыг хараад хүссэн хэд шатна шүү дээ тэгдэг. Яг өөрөө юм чадахгүй те. За газ дахиагаа тавьсан бол бэлигээ тавиад юунд нь хугацаагаа дарах хэрэгтэй. Энэ 7 минут гэсэн бол хамгийн наадлах. Зөв. Хугацаа чухал юм те. Ингээд тавьчих уу? Тэг. Одоо яг хоёрын дээр бэлигээ арай нөгөө нэг юм юу одоо жишээлбэл хамаа намаагүй. Бид болохоор дахиагаа ичээд гурилаараа бүтээгээд ингэж 100 үсэхгүй байдлаар газ юм хурдан ажиллаад бэлигээ тавьдаг дараагийн хар бэлээ өмсөд гялгар бэлийг өмсдөг. Тэгээд яг эд хичээлтэй үед болохоор ингэж цагууд бүгд дийд гээд дуурна. Сандах юм шүү. Тийм ээ. Тэгээд бодлох юм бол цайд хоёрын хувьд дахиад шарах процесс нэг 5 минут хугацаатай явсан шүү дээ. Энийг болохоор яг одоо манай шардаг хүмүүс 30 секундэд. Газ дүүрээ. Тийм ингээд газ хийгээд 30 секундэд. бид нөр эдгээс сэтгэлээ шингээгээд байгаа юм шүү. Сэтгэл шингээд хайр үнэрсэн. Тэгээд одоо махны минут 3 минутыг заахаар тэнд ажиллаж байгаа KG-ст руугаа талхаа тавиараа мах харгасан шүү гэдэг зааж шууд хэлээ. За. Талхаа тавиараа хүн багтсан. Тэгээд хуцаа нараа олоо болохоор тэгээд сэдтэй гарч байгаа болохоор төмс шарах хэрэгтэй. Төмс үү? Тий. За. За төмс хамгийн цаалын өргөсөн байгаа. За. Анхаа жоо. Шарах уу гэх юм шүү дээ. Би ээж хийдэж шүү дээ гэж. Нэрээ хам чадсан. Зүгээр хаа. Явуулсан. За бат. Нөө нээр мэрэг үү. За одоо төмсөд явсныхаа дараа энийгээ сэгсэж өгöd. За ингээд тэгээ хугацаагаа тавих. Энэ төмс маань болохоор 5 минут харагддаг төмс байна. Ингээд 5 минут. Эднийхээ цагийг учиргаа олох гэж тэ бөө юм уу? Тэнд юуны таны хугацаа авчих. Миний болсон шүү дээ. Одоо дуусах байгаа. За тань бол боосон да. За тэгээд энийг аваад тэр дээр нь тавь. За тэгээд ингээ өргөдөг. Өргөдөг. Зөв. Ингээм үү? Тэгээд тэнд тосон нь олж байгаа. За. Тэгээд
сайн сэгсрээд. За сэгсрээ болцсон бол наатаа түр тавиад энэ төмпөнг аваад. За. Нэг нь аваад. Тэгээд тогоон дээр яг тогоон дээр авах хэрэгтэй. Ийш одоо сетгээ энд мэд авчирч ирэхгүйгээр яг тогоон дээр. Эндээ юу? За. За тэгээд буцаа сетгээ тавиад. За. Тэгээд маха болцлоо шүүгээ тавихад тэнцэг бүргэр бодог хүмүүс маань ирээд маха аваад. Минь амар гой болсон бол. Тийм байна. Надаас өөр юм харин хийж чадахгүй. Энийг яг Одоо энийг тийшээ авч тавих хэрэгтэй. За. Тийм. Аваач төлчөө юу яаж юм? За ийш ингэж тавьчих. Нэг дөрөв, хоёр. За одоо хамгийн наад дээр нь дахиж тараад. За дахиад болц. За энэ бүнгээ аваад. Яг таван дээр шүү бас. Гадагшаа бол. Оо. Одоо шүү үстэй. Тийм шүү. Нэг жоо онцгой харагдчих тий. Үгүй. Яг жоо зарим утаа гэж. Тэгсэн хэд 14 Нэг бүнгээ өччих. Өө тийм юм утна. Нэг хол утгадаг байж юу? Утгахгүй баха. За. Утгахгүй. Өөрөөр нь очсон. Тэр нь жоохон санаа зовоод тий. За төмсмөнөөс одоо яг болчлоо. За. За гаргаад. Эхлээд Тань шиг. 3 секунд. Оо тийм шүү дээ. За. За сайн шүү. Шууд дээш байгаа. Хөмсийг болохоор шууд дээш байгаа. За. Шууд. Ямар гоё шаргалтаа бай. Шаргалтаа Харин тийм төмбөнгөө аваад. царай Хоёул энэ тэнд хүмүүс идэх юм болоод цай харах нь биш. тийм үү. Энэ ямар гоё шаргалтаа бай. Яг хатмын шарсан юм уу? 170 градусаар аваадсан юм уу? За энийг одоо яана. Энийг болохоор одоо тэр харагдж байгаа төмсний өрөө хийхээ. За. Тийм төмс хотдаг юм байна. За. Тэр нөгөө миний гоё шар дахиад яаж татав. За ингээд шарах хэсэг болсон. За. Тэгээ одоо юу яа? Бүргэр боож үзье. За. Гэтээ шүү. Одоо ам. Одоо тийш. За. Баакор гинта. Хүчээр гойсрох юм. Харин тийм ээ. Тэр юу өрөө жоохон халуун нэ. Саяны дахиануудыг мань ингэ хийчих юм шүү. Одоо бүргэр боо. Хамгийн одоо эхлээд юмнуудаа бэлдсэн дараа нь махаа шатсан. Одоо хамгийн сүүл захиалга гооч юм бол бүргэрээ боогоод тэгээ гараа. За эхний алхам нь болохоор талхаа шарах байгаа. За. Одоо эхлээд захиалгаар нь хідэн талах тавихаар. За хідэн бүргэр багш шүү. Бүргэсэд 5 гэн. Юу ямар олон бүргэр вэ? 5. Энэ дахиад бүргэр. Энэ болохоор сет дотроо дахиад 5 бүргэр 5 төмс 5 ундаа гэж байна. Тэгэхээр одоо энэ 5 бүргэр сет 5 удаа гэхээр 5 бүргэр. Тэгээ хамгийн доор нь ихаас бибикүү бүргэр нийтлэхээр одоо ингэ нийт 6 бүргэр 6 талах. За 6. Шууд ууд дотроо 6 талахтай байдаг болохоор шууд нэг уудыг шууд задлаад ирчихээ. Энэ маск авч. Энэ яаж задлах нь хамаагүй шүү дээ. Тий, яаж задлах нь бол ингэж суурч. Зүгээр юусоо ингэ задлцдаг байхгүй юу? За талхаа аваад. За. За. Титэм хэсгийг ийшээ доошоо дээшээ харуулж тавиад. Титэм үдээд. Тий. Энэ ингэж эргүүлээд. Тий. За. Ингэ л юм. Тий, ингэж тавина. Юм шүү. За. За одоо тэгээд нөгөө хэсгийг болохоор энэ доороо доош харуулж байдаг. Ингээд үү? Тий. За. Асаасаар нь. Одоо. Тий, одоо тэгээд дахиад бүрийг талхаа тавина шүү дээ. За. Ой чи юу вэ? За. За дахиад нэг. Энэ шаардлага нэрэн 3 талхад тавьчих. Ингээд цаашаа тавьчих юм тий. Тий. За. Ингээд 3-ыг тавьчих юм тий. Тий. За. За ингээд тавьсан бол энийг сайхан төвшиж өгөөд ингээд За. талхараас 10-15 өсрөл 10 секунд шаргав. За. Одоо 2
Нэг Бараг Болсон. Уцаад нэг хэлгээд. За за. За ингээд татгуул харагдаад өгсөн байгаа. Тийм амар болчих. За одоо эдрийг ингэж аваад. За. За эсрэг тавьчих. Ямар гоё юм шиг. 8 хүн чи тий. Тэгээ шууд ингээ. Ингээд үү? Тий. За. За та одоо дахиад арын 3 талаас ширчих. За. Энийгээ тавиад Биш биш. Биш. Титмээ. Эсрэгээр нь. ингэж тавиад Аа тийм. яа. За. энэ дээр үү. Аа. Оо. Дон чаашх надад юу. Энэ гавчигчлээ энэ одоо нөгөө хүн нуурлаа шүү. Энэ гавчигчлаа хин дамжлаад байгаа. Биш шууд Сэтгэлгээ хаянд өглөө. Ингээд цаашаа түлхэх гэсэн шүү дээ. Тэг юу болсон? Болцсон. Яа. Оо. Дэрх. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 За болцсон. 12 13 Энэ үү. 15 Тэгээд чиний гонцгүй болсон. За. За. За би 3 аваад ийш явах уу? Тий. За. За одоо титэм хэсгнүүдээ дээгүүр нь тавиад За. тэгээд суур хэсгнүүдэд аваачих. Аа. Яг зэрэгцүүлээ харалтаа. За аль нь илүү одоо эмх зэгцтэй ажиллаж байна. Тэгээ аль нь илүү жоохон хурдан сурж байна. Аль нь илүү юмыг хурдан сурж байна гэдэг талаас нь харна да. Тий. Юу Одоо. энэ дээрээ шууд юм тавих уу? Ха? Бүргэр богч юм чи. За. Эргүүлээд тавих хэрэгтэй. Энийг чи буруу юм байна. Намайг сайн л байна. За захиалга гарч агаад тай бүргэр 5 ширхэг гинэ. За. Тэгээд тай бүргэр нь болохоор одоо тэнд харагдаж байна. хай бүргэр. Тий. За талах байна. Бүргэрний соус 16 грамм гэж. Бүргэрний соус болохоор одоо бүх бүргэрний соус ордог болохоор бусад соус одоо яг хоёлоо байхгүй юу? Энэ хоёр орох. Хоёр шиг. За. 16 граммыг яаж мэд? За та тэтэн дээр нэг суурин дээр 16 грамм баш. Нийтдээ 16 грамм. Үгүй 16 32 гэсэн. Аим болчих. За. Ер нь анх ингээд ажилд орж байгаа хүмүүстэй манай нөгөө нэг дагалдуулж гарч байгаа хүмүүс маань яг ингэж тавина шүү гэд одоо яг бид болохоор бүгд яг адилхан нэг тойруулаад яг нэг газар дуусгах хэрэгтэй. Тэр яг Энийг бас үгүй юм байна. тий. Бүргэрний соус нь бол бүгдэн дээр нь адилхан гэсэн. Ер нь бол жоохон их болж байна. Яана. Яа. Лас маяги. Үнтэй диг таах юм шиг. За тэгээд хоолндоо идэх. Хоолнд арай болоогүй. Энэ хоол хараад юм хийн гэж чинь ер нь тийм амархан юм биш юм байна. Хоол яд шууд эндээс өөрсдөө аваад ичдэг. Үгүй. Манай одоо компани нэг том зорчим болохоор ажил дээр ам хөдлөх ёсгүй. Бас уу? Тий. Чи ингэж ярьж болохгүй юм тий. Биш биш. Ам хөдлөх гэдэг нь одоо ажиллаж идэх байхгүй. Нууцаар идэх байхгүй. За. Одоо хайрлаж байхаа. За тийм бай. Чи яг бариг. Эхний өдрөө халагдаж байгаа. Энд нэг алдаа гарлаа шүү. За одоо хоёрын боож байгаа бүргэр нь болохоор тай бүргэр. За. Тийм болохоор одоо тай бүргэрний цаас энд байна. Тийм. Хай бүргэр. Энэ юм байна. Тийм. Наахнаас сайн хэдэж болсон. За одоо бүргэр багт болохоор ингэ. Энэ дээр юм бүгдэн дээр нэм бүргэрний нэр нь байгаа. Тийм ээ. За. Тийм. Энэ хэсэгтээ цаашийн энэ хэсэгтээ талаа доош нь харуулж тавиад. Юугаа нэртэй Тийм. Нэртэй хэсгээ доош нь харуулж тавиад. Тэгээд энэ болонг Гарч ирэх юм уу? энэ болонг ингэж тоглож өгнө гэсэн. Таашаа болчихно. Тийм. Одоо яг эсрэг одоо яг энэ хуулахтай талынхаа эсрэг талыг доош нь ингэж энэ тавцсан дээрээ тавьчаад тэгээд доошоо ингэж нугалж өгнө гэсэн. За. Ингээд нуглаад өгсөн бол бүргэрээ аваад доор хэсгийн тэтэнтэй нийлүүлж өгөөд ингэж байна.
За тэгээд энийгээ сөхөөд энэ тал руугаа тулсан хийж. За ингээд энэ нугалсан хэсгээ бүргээрээ сайн ингэж боогоо доогоор хийгээд. Одоо энэ яа За. Одоо энийгээ сайхан тавиад тэг бүр ерөөсө газраас хөндөхгүй. За. Энийгээ сайхан нугалж өгөөд одоо энэ өнцгөө ийшээ татчих. За. Татчих өгөөд энэ цаасныхаа доогоор Ингэж ороо. тийм оруулж өгөөд. За. Одоо сайн ингэж оруулж өгөх гэсэн. За. Одоо зааварсан явуулж байна. Төө наа чи бүр хүн бадаа. За. ингээд бүргэр байна. За. За та хоёр маань дахиад 3 бүргэр багс. Тийм. За. Энэ үл бас. Биш тай бүргэр. За. Энийг доошоо ингэж харуулаад ер нь юмаа сайн тайван сурчхал гэж хэлэх юм байна да. Тэг эхлээд сайхан сурах юм. За сургаж байгаа. Тэгээд мэдээж тэгээд хийгээд ирэхээр хүн Зүг. хийгээд ирэхээр хүн Тэгээ сайн тулсан хийж өгөөд сурна л та. Хүн ямар төрхтөө бүгдийг чаддаг төрөлт биш дээ тий. Тэгээд яга ер нь бол энэ харьцангуй нөгөө энэ цэвэрхэн ажилдаа орно л доо тий. Тэгээд хоолны салбарын ийм ажил чинь айгүй цэвэрхэн гоё ажиллах байна. Бид нар чинь тэгээд яагаад вэ? Барилгын туслах мослох гэдэг. Нөгөө тийм гоё цэвэрхэн ажил хийгээд юу явах хэрэгтэй. Аа. Тэгээд тассан бол сайн ингээд шалчиж нь хамаагүй юм тий. ер нь мөрөнд салчихгүй. Тийм. Одоо энэ хүн аваад идэх. Энэс үүд нөгөө касны хүн маань фадносын дээрээ тавиад юм уу утан дайгээд цааш өмсдөг. Нөө. Юу босч юм хамтарчуд шүү дээ тэгээд. Тэр энэ одоо шууд зарагдах уу? Тийм захиалгын тоогоор бүргэрээ гаргаж байгаа болохоор энэ дотор удахгүй. Одоо бид нэр хийсэн юмыг энэ одоо хүн идэх гээд энд авцсан гэсэн үг. Тийм. Авч хийх гэдэг. Хэдэн сар бидний өдрөг хийж. Тэр нэг хэд хоног сурах уу? Ер нь нэг өдөр бүтэн болоход. Тийм. Нороо жагаа үтх юм тий. Гайгүй эхний өдөр ингээд хүн болгоныг өөрсдөө хийж чаддаг юмуд байдаг шүү дээ. Тэгээ ингээд хийгээд жишээлбэл би Юу яаш вэ? би заавал Тийм араш. жишээлбэл би нөгөө нэг юуны заавал угаагч үүд шүү дээ. Хоолны газрын угаагч. Тийм юмыг нэг өдөр хийгээд би шантарч ирсэн. Дуусахгүй юм чи өнөөдөр. Тэгэхээр энэ миний салбар биш юм байна. Би ингээд тоосгоо зүг явжсэн дэр юм хийжсэн байхгүй. Тэгэхээр ажиллаж үзэл мэдэх байх л та тий. Наад чинь бас дуусахгүй байна л да. Тэгэхгүй энэ бол сурна би энэ нугалж өрөх юм ажилт айгу дуртай шүү дээ. Ямба. За. Одоо ингээд сайжирж байгаас харалтай. Тэгээ ингээд нугдаал хийгээл харж. Яг анх хийснээ одоо Тий, анхны дажиг болж байна. За. Юу яаш газар л онгахгүй шоогоо. За. Энийг татаад Эндээ юу гэдэг юм биш. За. Хүүхд байгаад ширээн дээр хогийг ингээд тавган дээр хамж авах юм бол мөнгөтэй болдог гэдэг. Тийм байдаг ус. Мэдгүй тань. Өстө сонсчоо. Одоо сонсоод авсан. Гэхдээ жинхнээсээ мөнгөтэй болдсон юм л. Би тэрийг уншаад юун дээрээс ширээн дээрээс хогийг хамсан чи эмээ надад 4,000 төгсөж шүү. за захиалга гаргацсан болохоор одоо урд касны хүмүүс цаашаа захиалгаж өгнө. Тэгээд харийн албаных одоо цайнд орно. Йоо тийм билгүүт. Одоо юм идэх цаг нь Би болоо. тайлаа ичгүй.
Тэгээд нээлигээ галтгооноос гарахтаа За. хогийн савруугаа бүгд хийгээд хэдүүлээ. Өөрөөсөө хийж байгаа юм чи амар их гэж болно те. ер нь тийм байх та тий. За. Юу вэ? Сордог. Сордог. Хаан сор. Шүтээс. Өдрөөс. Одоо 2 дугаар курс. Юугаар? Сүлжээний хэмжээтэй. Өө тийм. Наа мөрөж чиж байгаа наа чи. Яагаад тэрийг сонгосон? Юу яг ер нь багасаа жоохон компьютер жоохон. Сүлжээний инженер чи айгүй цэвэрхэн ажил байхгүй. Тэгээд чаддаг юм би энийг ч анх өөрөө сураад тэгээд би яг бодож ирсэн байхгүй сонирм. Миний мэрэгжил биш шүү дээ. Яг би чинь бол нийгмийн ажилт хүн шүү дээ. Уулна. Тэнгүүч чи миний одоо ажиллаж байгаа салбар чинь соёл урлаг болсон биш. Тэгсэн хэрнээсээ чаддаг юм энэ сүлжээ IT инженер байхгүй. Тэгэхээр хүн юм чадахын юм сайхныг хүмүүс мэддэг хэрэгтэй байна. Ахинд одоо жишээлбэл одоо юм ажиллаа ингээд гартаа оруулаад аваад одоо эхний ажил аваад тэр мэдрэмж бас гоё шүү дээ. Тэ? Эхлээл хүн залинжуулаад эдэн сая төгрөг аваад хүн цалиувал тэгэл өөрөө лидер болоод явах бас гоё шүү дээ. Тэг гоё мэрэгч сонгосон юм. Үгүй би одоо ерөөс хүнд татчихж байгаагүй. Би одоо ажилдаа очиж 2 дахь сарлага болж байна. Тэгээд намайг анх орж ирж байхад манай ажлынх нь намайг татчихж удсан. Тэгээд сүүл орж ирсэн хүмүүсийг сарай татчихж хэмжээгүй л байсан. Анхны хүмүүсээ л. Бас гайгүй. Яг бай. Хотон суулсан юм. Мандуу. Тэгээд нөгөө хийх хүнд арга нь олдно, хийхгүй нь шалтгаан нь олдно гэж үнэн багхгүй. Юу ч хийхгүй ингээд залбираад яваад байвал залбираа л яваад. Яг ингээд гоё амьдрах гад хичээгээд ингээд явах юм бол болтгол. Төчл амарсан. Хичээл амарсан. Хичээлээ хажуугаар ирэх юм. Сурангаа. Тий. Манай ажил болохоор нэг цагийн хуваар жоох уяатан. Тийм болохоор оюут хөвгтүүд үеийг ажил. Манай ажилд одоо яг менежерс буцаад мөгд оюут юм байна. Гоё юм дээ. Тэгэхээр энэ бас энэ оюут хүүхдүүдэд ажлын байраар ангаад хичээх гоё. Тэгээд дээрээс энэ ухамсартай байхгүй энэ оюут хүүхдүүд. Аав ээжээсээ мөнгө шаналхгүй. Өөрсдөөсөө яг нэг хичээлийнхээ хажуугаар өөрсдөө хэрэгцээтэй зүйлээ ингээд цаг ажиллагийг олцдог. Би хүүхдүүдээ айгу дэмждэг шүү дээ. Ингээд явах байгаа юм хүмүүс бас байж л яг үнэ. Камертай гарч иж болдог юм надад сайхан идье гэдэгсэн. Яг өөртөө хийсэн юм өөртөө идээд хамтын үздэг. Нам богоч. Би ингэж иддгүй шүү. Тэр 7 минут болоод би амар түлэгдээд хатуу болсон болов уу? Нүүлх юм шүү. Тэгээд чи одоо ингээд нэг юм хийгээ судалж байгаа шүү. Тэгтээ очиод чи найзгүй ихнэхтэй юу? Одоо болоод юм хийж өгөх юм бол найзгүй ч гоо байр. 7 хоног 8 хоног. Одоо Найзгүй юм хийж өгөх юм бол найзгүй ч хайж байсан. Хөдөө түүхэхгүй. би яг нөгөө нэг жим явдаг байхгүй. Ерөөсөө ажил дээр ч гэсэн ерөөсөө хүмүүс идэх. Хоёр хич явдаг. Тэр харагддаггүй. Жим гэж нэг юм бүртгүүлчихэл нэлээд хэдэн сар болоо болохгүй л өөрөө очихоос. Өөрөө ирэхгүй юм ингээд. За ингээд гурал хоолоо идээд болсон, ажилд болсон. Тэгээд хоёрын ялагчийг тодорхойлох гэсэн тэгээд тэгээд ер нь санал болох дээр ч яг угаасаа тэгээд энэ амар яг хин хийж чадхаар юм чи хойшоо ороод эхний одоо юм угаах комдэр хичээлтэн дээр бол ах илүү байсан. Тэгээд шаралтан дээр бол та илүү байсан. Тэгээд юун дээр болохоор бүргэр болтон дээр болохоор ахаараа илүү байсан. За хоёр. Тэр номлаад бүргэр. Гэтэ яг нөгөө нэг ихтэй нэг бүргэр шийдсэн байхгүй. Тэгээ бүргэр шийдэлтэн дээр оноо алдсан. Хүн идэх болохоор ингээд тэрийг ингээд зааж болохгүй. Тэгээ сайн бокс гэдэг байхгүй. Тэгээ сүүлд гэсэн агаа болохоор ажиллаж сурсан болохоор ерөө ойролцоо. Гэтэ жоохон илүү оноогаар агаа ялчихсан байгаа юм. За баярлалаа. Зөв энэ зөв айгу
сайн үлдээгүй байна. Ясаа ахыг юугаас сошиалс харж ирсэн л та тэгээд ингээд камерын өмнө л өөр идэм байх шүү. Уусаа л яг л ийм л хүн байд юм ээ. Тэгээд ангарч ирж яхад нь гайхсан л та. Яг ч юм уу хийх ч юм уу тэгээд туслахаарч ажиллана гэсэн чи бүр гайхаад. Тэг ингээд юм заагаа явсан чи аягүй гоё нийтэж тэгээд эерэг гоё ахнаар байна. Оройны хаалтны цэвэрлэгээ юм уу та. Тэснээс ч өдрийн ажлууд гайгүй шүү. Тэгээд өдөр болго хийж байгаа. Үгүй. Ер нь бол яг ойролцоо хийжсэн ойлаа. Яг хинийн дээр дорно гэхгүй яг л адилхан байсан болохоор тэгээд жоохон хэцүү санагдсан. Жижиг сэжиг алдаад одоо бүргэр шидсэн гэж хэлсэн шүү дээ. Бүргэр шидсэн. Тэгээд бүргэн дээр ингээд дарсан. Тэгээд хогийн сав нэгтээ ингээд хөлөөрөө нэг гараараа нэгэз хамгийн эхлээд ажлын хувцас бүрэн байх хэрэгтэй. Тэгээд аюулгүй ажиллагааны зөвлөмж авсан байх хэрэгтэй. Тэгээд мэдээж ам хөдлөхгүй гэж хэлсэн. Ам хөдлөж болохгүй. Тэгээ гоё л биш ярихад бол хамаагүй. Нөгөө нэг одоо жишээлбэл өөртөө хийж байгаа л нэг юмнаас авч идэл ингээд идэж штэ. Тийм юмэрсээ байж болохгүй. Ажиллаад үзээрэй. Тэгээд одоо хүүхдүүд чинь ажил хийнгүүт ямар хүмүүстэй хамт ажиллах бол ажил нь хэцүү болоо чадахгүй бодно штэ. Тийм юмэрсээ байхгүй. Бид ингээд бүгд танаа үеийн хүүхдүүд бид нар ингээд бүгдээрээ оюутангууд тэгээд ингээд бүгдээрээ нэг үеийнхэн болохоор ингээд би энийгээ гадуурхан мадуурхан гэсэн ямар ч тийм ойлголт байхгүй яг хамт гоё найзууд нөх андууд болоо тэгээд ингээд гоё ажиллаа явдаг болохоор ирээд ажиллаад үзээрэй гэж хэлээ да. Ер нь бол өдөржингөө зөксөгөр ажил хийхгүй шүү дээ. Тий. Яг ийд ачаалттай үедээ бөөнөрөө нийлж гоё хурдан ажиллаад тэгэл хүн багтай үед нэг амраагаад ч юм уу. Тий хүн байхгүй ер нь сууж лээ. Нөгөө урамшуул зарлагддаг хгүй юу? Одоо сая хүүхдийн маяраар урамшуул зарлагдсан. Тэгээ өдөрт 450 захиалга гарсан. Тэр л нэлээд ачаалттай өдрөөсөө. Орж ирээ санал болгоход бол угаасаа санал болгох төр бол оноо өгөөд их хэцүү шүү дээ оноо өгөхөд. Помидор угтарлаар золоо ах ингээ арай л хайн ухаацсан. Ганц зайлал тэгээд яг тэрэн дээр нөгөө бас ардаас нь хэрцэн шүү дээ. Хэрчээд ингээд хэмжээний даваа гэж жоох ингээд жоохон бүдүүн хэрчээдсэн. Тэгээд тэрэн дээр нь жоохон оноо алдсан. Ардаас нь болохоор хөрм агаа болохоор шарахтаа жоохон гурилаа ингээд яг гоё дахиануудынхаа гадуур бүрэн яаж чадаагүй. Тэр одоо ер нь хамгийн том оноо алддаг зүйл хэвгүй. Шаржигнуур байдлыг алдагдуулдаг. Тэгээ тийм болохоор гурилаа юм гоё бүтээ яаж чадаагүй. Гадуур нь бүр чадаагүй. Тэгээ ардаас нь бүргэр болтон дээр болохоор золоо ах бүргэрээ шидсэн. Тэгээ шидээд варам дотор задарсан би сүүл боосон. Тэгээ тэр бол ерөөсө хамгийн байршилгүй л да. Үйлчлүүлэгчдэд хамгийн байж хамгийн сайнаар үйлчлэх хэрэгтэй. Тийм болохоор тийм бүргэр шидэх мэдэх алдаа байж байна. Тийм үү? Амар цагаал үлчиж. Өдөө манай үчин дандаа. Эхлэлгүүрийн салбар дээр дандаа царайлаг хөвгүүд ажилт юм байна. Яг та нарт гэж хэлэхэд. За өнөөдөр манай салбар дээр ирж ажилласан байхдаа баярлалаа. Халтагооны туслахаар ажиллаа. Сэтгэл ямар вэ? Гөө яах вэ? Оо юу ойд ажиллаагүй юм нөгөө нэг яг өөрөө гүйж ажиллаагүй их удчих. Тэгээд яг ингээд нөгөө ажилласан чи үгүй яг зүгээр л байдгаараа л байлаа. Тэнийг хэцүү юм ч юу ах вэ? Бүгд юм угаасаа тэгээд эхэндээ сур хүртлээ ер нь тэгээд нэг жоохон хэцүү санагддаг. Сурсан бүх зүйл амархан санагддаг. Тийм болохоор мэрэгжил битгий голж байгаараа гэж л дүүнэгтэй хэлий. Тэгээд мэрэгжил бүхэн сайхан шүү. Тэ. Надад бол айгүй хэцүү санагдсан. Юу нэг хэцүү байсан гэхээр нэг юм хийд дуусаад нөгөөдг нь угаад цэвэрлээд арчаад дахиад нэг юм доочоод дахиад нэг нь ачаад байсан. Ариун цэвэр ингэж ягшлаа яах ёстой гэсэн. Тэгээ манай багш зааж гисэн. Тэгээ ерөөдөө тэгэл нэржлэхээ сайхан даа тэгт. Хүн бүрл даруйнаа ажиллаж амьдрын ажил хийн. Тэгээд гоё болоо бас баярлалаа. За ингээд хоёртой баярлалаа. Тэгээ манай салбарын зүгээс хоёрт ажилласан гээд гарын бэлэг өгж байгаа маа. Яг л. Цаачаа шүү. Хүш юу вэ? Баярлалаа. За гэлээ. Наа юу яах. Старт телевизийн намайг илгээ нэвтрүүлэгт өнөөдөр Moms Touch-ийн туслах тогоочийн туслах. Тий. Галтгооны туслахаар ажиллаж үзлээ. За цагийн ажил гэдэг юм байна. Тэгээд энэ оюутан хүүхдүүд маань аягүй их ажилт юм. Царайлаг хүүхдүүд байдаг юм байна. Тэгээ
цагийн ажил ер нь тэгээ мэрэгжил бүхэн сайхан та нар маань одоо бас юм чөлөөт цагаараа янз бүрийн юм хөө ажил төрөл хийж цагийг юм үр бүтээлтэй өнгөрөөж байгаараа тэгээ гадуур дотор элдв янз муухай юм хэрэглэж битгий яваарай болохгүй шүү те тэрний оронд бас ингээд өөрийгөө хөгжүүлээд нэг хэдэн төрхтэй болоо явж ирсэн дээр үст те тэгэж бодож байна. Өнөөдрийн нэвтрүүлэг маш гой болж өндөрлөө. Тэгээ сонирхолтой байлаа. Миний хувьд бол маш баяртай байна. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Айгу эвлэг зөөлөн юм айгу мундаг хүүхэд байлаа. Айгу мундаг хүүхэд байлаа. Зүгээр одоо нэг хүнийг ингээд авээр хэлээ сурахчдаг. Энэ юм шүү, тэр юм шүү. Ингээд тэгээд ингэ одоо нэг энийг чи юу багаар ажиллах чадвар гэдэг юм. Яг тийм нэг чадвартай хүүхэд байсан. Сквот гээд дүүтэй танилцсан. Айгүй хөөрхөн. Тэгээд өөрөө шүтээсээ оюут юм билээ. Тэгэн гутаа нөгөө хичээлийн хажуугаар 5 тагсаад цагийн ажил хийгээд аав ээжээсээ мөнгө авахгүй хичээлийнхээ өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг олдог. Айгүй мундаг дүүтэй танилцаад айгүй гоё эвлэхэн нэг баг хамт олон болоод ажилласан. Мундаг байсан манай сүхөт. Ерөнхийдөө нөгөө үнэн бай үнэнч бай шодрог ба гэсэн зарчим байна. Нөгөө 65 зуралтад нэг нь төрүүлж таараа. Тэгээ хоёр найз тэгээд би ялагдсан маа найз ялсан ч гэсэн бид нэр хоёулаа бэлэгтэй. Дооссаа. Одоо тэгээд нөгөө сошиал чинь аягүй хөгжсөн. Тэгээд зах зээл эдийн засаг хаашаа явж байгаа аягүй судалгаа авах боломжтой болсон. Тийм болохоор сайн судалгаа хийж байгаа яг хүссэн өөрийн гэсэн тийм мэрэгчлэл сонгосон би баг. Эцэг эхийн заавал нэг аав ээжийн ах эгчийн заавал чи тэрийг тэгэрэй гэж хүний мөрөдлөө биелүүлэхгүй өөрийнхөө мөрөдлөө биелүүлсэн сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна.